Эрхэмтэн арай Монголын айлтгая би сэтгүүлч Бадаршин жаргалмаа. За энэ орой студидтэй ярилцахаар улсын хурлын дэд дарга цогийг өрсөн байгаа. Ингээд урилга хүлээвч хүрэлцээрсэн танд юуны өмнө талхлаа илэрхийлье. Баярлалаа. За тэгвэл сая та бүхнийг эфирт орохын өмнөхөн бас интернет сайтуудаар нэг мэдээлэл цэцгэлсэн байна л да. Засгийн газрын гишүүн, за сангийн сайд Улаан болон эдийн засгийн сайд Батбаяр нарыг огцруулах ёстой гэсэн одоо өргөх бичиг улсын хурлын дарга дөрвөн барьсан гэсэн байна. Та энэ мэдээллийг авч чадсан уу? Хэн өргөн барьсан гэж? Улсын хурлын Монгол Улсын намын бүлгийн гишүүд гарын үсгээ зураад өргөн барьсан гэдэг мэдээлэл байна л да. Би сая л дуулж байна. Тодорхой мэдээлэл байхгүй байна. Хэрэв өргөн бариад ингээ яригдж байгаа албан ёсоор бидэнд одоо мэдэгдэн. Тэгээд одоо явах журмаараа явах хилцэгдэх хэсгээ шийдэх ийм асуудал юм шиг байна. Ер нь яагаад ийм асуудал үүсэх вэ? Яг үүссэн шалтгааныг бол тэр өргөн барьсан бичгийн эзэд субъект өөрөө мэдэх хэрэгтэй болов гэж бодож байна. Ер нь одоо нийгэмд энэ эдийн засгийн амьдрал болохгүй байгаа тухай энэ чиглэлээр явж байгаа засгийн газрын үйл ажиллагаа болохгүй байгаа тухай их хурж гэсэн ялгаа байхгүй бодлого болж чадахгүй байгаа тухай яриа хөр их байгаа. Хамгийн гол нь энэ бодлого өөрөө амьдралд одоо ард түмний карманд очиж тосч явах хэрэгтэй. Тэр утгаараа ярих бол зөндөл байгаа ч юм ямар юм том яаж юу гэснийг одоо өнөөдөр мэдэхгүй таахын аргагүй гэж би бичгийн хувьд ярьж штэ тийм. Ер нь одоо байдлыг бол мэдж байна. Шүмжлэлтэй хандах юм л бий. Тэгээд тодорхой яагаад тохоо хоёр гишүүн хэлсэн юм байгаа. Энэ гэдэг их нарийн асуудал шүү дээ. Зүгээр нь өргөн барьсан утга бичгийн одоо утгыг таах юм бол эдийн засгийн болохтой холбоотой, ард түмний амьдрал болохтой холбоотой гэж би бодож байна. Тэнд ярихан байгаа байх. Би ухаан улаан сайд манай намаас дэвссэн гэдэг утгаар өмгөөлөх хамгаалах гэдэг юм уу тийм ээ. Янз бүрийн бол байхгүй. Ямар л одоо асуудал босох нь бодтойгоор үзэхэл ийм байр суурьтай хүний нэг гэж ингэж өөрөө хэлмээр байна. За Батбаяр сайдын ингэ тухайд хэлэх юм бол шинэ яам ахалж байгаа. Уг нь чухал яам, чухал байр суурьтай байх хэрэгтэй. Хуучин сангийн яамны чиг үүрэг хоёр хуваацсан, нэг нь улаан сайд байгаа, нэг нь Батбаяр сайд байгаа гэж ингэж хэлж болно. Ер нь зүгээр нодлон одоо жилийн өмнө миллиард 500 сая долларын бонд тусгасан. Бондын зарцуулалтын асуудал нийгэмд одоо анхаарлын төвд байх ёстой. Байгаа ч болов энэний үр ашиг гэдэг юм уу ийм ярих бол зөндөл байгаа хэрэг. Энэ хүрээнд яригдах бол би одоо өөрөө чилэнгүүтээ тааж штэ тийм. Улсын хурлыг шудраг ус эвсэлж гисэн бас тарнаа. Манай намын одоо тийм ээ шудраг ус эвслийг тараах сонирхол парламент цугаа нөгөө хоёр сөрөг хүчин маань нөгөө хоёр намд маань байгаа гэдэг ярилцлагыг бас танай зарим гişүү өгсөн байсан л да. Танай эвсэл тарахаар хин ашигтай. За энэ асуудлыг өнөөдөр бид намын бүлгийн хурал дээр ярьлаа. Манай уян гişүү одоо өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд өөрийнх нь бодол байр суурийг илэрхийлсэн тийм хэлсэн ярьсан байна. Энэ тухайгаач ярьсан. За. Тэг яагаад гэдэг асуудал нөхөд одоо анхаарал татж байгаа энийг бодтой ярих хэвээр. Хэн нэгэн гишүүний одоо хувийн байр суурийг бүлгийн өөрийнх нь дийлэнхийн байр суурь гэж ойлгож болохгүй. За. Их хурлын гишүүн өөрийн гэсэн байр суурьтай ярих хэвээр. Тэрнийхээ дагуу ярьсан гэж бид ойлгож ингэж. Тэгэхээр сонирхсан. За. Юунд одоо ямар үндэслэл юм ярваа. Би зүгээр нарийн болгож хэлсэн та манай оюунгаа мань аянга болох шахчаа гэж байгаа юм тийм ээ. Яг чухал асуудал хөндсөн утгаараа хэрэгтэй утгаараа бид гэж ярьсан. Энэ утгаар бид одоо чөлөөтэй ярилцсан л да. Тэгэхээр ер нь одоо эвслийн тодорхой байр суурьтай байх хэвээр ардсан холбоо биш Монгол Ардын хосолтон мааны шудраг эвслэр юу одоо яаж гарч ирлээ. Энэ тэгээд олон зүйл ярьсан л да. Тэр одоо бидний ярьсан зүйл билж гин үгүй юу? Аль шатандаа явна ерөөсөө идэхгүй байна уу? Ингээд олон хусын чигээр айлтан дагах юм уу гэдэг олон байр суурь ярьж л байна л да. Тэгэхээр хэнд хэрэгтэй гэдэг асуудлыг өөр их чухал асуудал ярьлаа. Би бол хэнд ч хэрэггүй гэж бодож байна. Ашиггүй. Яг уу бидний одоо юу гэдэг юм байгаа маа эвслийн байр суурийг солиргуулах, ганхуулах, аль нэгэн талд нь уусах гэдэг юм ийм зорилго туслал ашигтай байж магадгүй. Монголын нийгэм төр дээрээс огтхон ч ашиг байхгүй. Яагаад гэвэл 23 жилийн турш одоо олон хоороо болон ээжлэн хамтран барьжсэн хоёр улс төрийн бүлэглэл хүчнийг хагад бидний дундуур нь гарч ирсэн шүү дээ нийгэмд. Биш байна, болохгүй байна, манан үүслээ. Хамгийн гол нийгмийн бүхрийг хамсан шудраг үнэхээр одоо уландаа гიშгдлээ гэж ингэж гарч ирсэн ард түмэн үнэхээр дэмжсэн. Ухаан манай намын хувьд л ухаан 90 плюс намыг хоёр хагалж суурин дээр үлдсэн хэсэг нь байгаа. Жил хагасын дотор ухаан улс төрийн тавцан дээр ингэж гарч ирээд 11 суудлаа авдаг юм түүхэнд хорвоодор хаанч байхгүй юм үзэгдлийг Монгол бий болсон. За. Энэ цаанаа ухаан 3 дахь хүчний орон зай байсан ард түмний хүлээлт байсантай холбоотой гэж ингэж бодож байна. За бидний сайн мөнгө гэдэг хоёрхаа болий тийм ээ. Ийм хүлээлт бий болсон үед бидний идэгч найдаж байгаа үед ард түмэн харж байгаа үед ийм асуудал яригдвал цаана өөр зорилготой гэж би бас хэлж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр одоо Монголын ардын талаар ашиг байхгүй, улс төрт хэрэг байхгүй.
Үнэхээр одоо энэ хоёр хүчнийг одоо харж явах, хянж явах, үе хаа гэж явах юм байх хэвээр. Олон жил ардтан харсан. Гурав дахь байхгүй учраас аль нэгэнд нь өөдсөн байгаа байхгүй гэж би товчхондоо хэлье та. Үнэхээр эрхлэж хэлжсэнчлэн цөөхөн цөөгш байж үзээгүй, тийм ээ? Олонх нь олонх байж үзээгүй. За тэр донд 3 дахь хүчин гарч ирсэн үг л гарч ирсэн. Гэтэл шударгаас эвсэл одоо ард түмнийг одоо хүлээж байсан шиг тийм хүчтэй сөрөг хүчин, хүчтэй эвсэл байж чадчихна. Тэгэхээр бид ухаан өнгөрсөн сонгуулиар Монголын ард түмний саналын үр дүнг үзэх юм бол аль ч намд ухаан олонхын судал олгоогүй шүү, санд олгоогүй шүү. Тэгэхээр олон судал авсан аль нэгэнтэй эвсэх юм одоо нөхцөлөд үүсээд одоо ардчилсан намынх маань бидэнтэй эвсэхэд бид нэг олонх болсон байгаа шүү дээ одоо өмнө бол тийм. Гэхдээ олонхтой бол бас цөөх янз бүрийн гардаг л да. Тэгэхээр одоо бид цөөнхийн байр суурьнд ажиллах ёсгүй. Тэгвэл ухаан бодтой биш те хууль зөрчсөн гэдэг юм буруу гэдэг юм ийм одоо бодлого бидэнд дэмжихгүй үднэс заримдаа дуурдаг л да. Эвсэл гэдэг үгийг та тайлбарлаач. Улс төр дэх одоо энэ тогооны эвслийг та юу гэж харж байна? Ер нь янз бүрийн утгаар тайлбарлаж болно. Тэгээ нэгэнт одоо Монгол улсад үйлчлэж байгаа одоо үндсэн хуулийн дагуу те улс төрийн намын тухай хуулийн дагуу хин ч олон хулаагүй нөхцөл тухай эвсчил таараач хин нэгэнтэй. За. Цааш тийм байх болов гэж бодож чинь. Ерөөс хандлага бол тийм болсон байна. Дэлхийд ийм болсон байна. Аль нэгэн улс төрийн намыг одоо дангаар нь сонгоод олон хулаагд тийм ер нь үе өнгөрч байгаа шүү байх шүү. Монгол мөн адилхан. Тэгэхээр эвсэх нь гарцаа байхгүй. Эвслийн буруу гэж ерөөсөө байхгүй. Эвссэн оноо хуйлддаг буруу явбал тэгэл одоо нөгөө харин эвслийн хуйлдаануу гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Эвсгөөрөө хуйлдаан байж болохгүй. Хуйлдаан өөрөө фашизм гэж нэрлсэн байгаа шүү дээ, тийм ээ. Энэ одоо их нарийн асуудал да ярил олон юм ярьж болно. Бид тухайн хуйлдагчийн байр суурьд огтод байхгүй гэдгийг харуулах юм алхам зарим үед хийж байгаа шүү. Яг өнөөдрийн хувьд засгийн газраас гишүүдээ бас огцруулах одоо бичиг өргөн барьсан ч гэдэг юм уу. Заавал нам дотор тийм бас хагарал үүссэн, фракц үүссэн, жигүүр үүссэн энэ тохиолдол төр жоохон хямраад байна уу юу? Ер нь бол одоо их хурл өөрөө банк хөдөлгөөнтэй байдаг тийм субъект мөн л дөө. Ягаад гэвэл нийгмийн бүх одоо үзэл бодол тэнд очил ингээд уралж явах хэрэгтэй. Ухаан бодол уралж зөв юм гарах хэрэгтэй. Тэр утгаараа их хөдөлгөөнтэй байдаг юм. Тэрээс хаанч тийм байгаа гарууд дээр. Засгийн газрын доктортой байх хэрэгтэй харцсангүй. Ажлаа сайн хийж явна шүү дээ. Муу байгаа чадахгүй байгаа засгийн газрын маргааш ч гэсэн одоо огцруулж явах хэрэгтэй юм зүй тогтол байгаа юм л да. Бичээгүй. Тэгвэл хууль зүйн үндэстэн дагуу хууль ёсны үндэстэн дагуу бод шаардлагын дагуу өөрчлөхгүй бол хэн нэгэн хүний бүлэглэл нэг сая хууль дэний дагуу ингээд явждаг бол байж болохгүй. Монголын түүхэнд ийм одоо олон одоо гарч ирсэн. Ялангуяа 1996-аас 2000 оны түүхийг Монголын ард түмэн сайн мэдж байгаа. Олон болчоод өөрийнхөө байгуулсан засгийн газар дөрвөө солино гэж юу гэж одоо ямар юм байх вэ гэж одоо хүн бас бодох хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Энэс сургамж авах хэрэгтэй байгаа. Тэр тухайн зүгээр сонирн байж магадгүй 44 сайд төрсэн байгаа шүү дээ. Тэг хүний одоо бүгдээрээ сайт хийж үзсэн биз дээ. Айд ихэнх л үзсэн байна. Би хүртэл хуудас сайт хийгээд үзсэн. Би тэгээ үзсэн тэгээ би огцорч явсан байхгүй. Казиногийн хэл ахвал хэрэг босглоо гэсний гадал огцорч явсан. 312 жил тэрнийг одоо мөрөөр явсан л юм хүнэлтэй үрдэнд гэдэг юм уу. Магадгүй тэгэхээр би бол одоо солихын буруу гэж байхгүй мөртлөө зөв солиосоо нүдээ олж солиосоо тийм ээ. Хууль зүйн үндэстэй солиосоо гэдэг юм л юм байна. Энэний цаана одоо хуультай битээ байгаасаа хин нэг хүний амбиц битээ даваасаа энэ бол одоо Монголын сав байгаасаа гэж ярих биш. Та тэр байр байхгүй гэдэг та бидэнд хэлэх ёстой хүний нэг байх л та. Би хэлж явдаг банк хэлдэг. Одоо миний 90 оноос хойш улс төрийн тогоонд одоо орон гарan байсан гэдэг юм уу те. Өөрөө мэрэгжил тэр байна. Энэ юмны суур тавьсан хүний нэг учраас би ярьж байгаа. Бүр баян л ярьдаг. Одоо энэ битгий тийм байгаас гэдэг ирээдүйн цагт би ярьж шít. Тийм бит давтахгүй байх нь л би тэмцэнэ. Төр хямардагч гэдэг юм уу те засаг төрн солигддог хүч гэл одоо хуульдаа сайн хийсэн нөхдүүд нь хочдог энэ цаг мөчөд энэ төрийн тогтолцоо солих хэрэгтэй болов. Төрийн тогтолцоо болохгүй нөө их хурл нь мэдээд идэг юм уу ерөнхийдөө мэдээд идэг юм уу? За ер нь зүгээр 1992 оны үндсэн хуулийг боловсруулах одоо баталгал бий бичлэн оролцсон хүний хувьд 2000 онд орсон 99 онд орсон тэр 7 нэмэлтийг дордуулсан гэж улс төрийн тогтолцоог хотгосон гэж эрх мэдлийн хооронд нь хольсон гэж ингэ би одоо хүртэл эсрүүсэж байгаа хүмүүнийг. Энэ үднээс авчрах юм бол үндсэн хуулийн тэр буруу замаар бодоод хийсэн юм засахын зүйтэй гэж ингэж бодож явдаг. Өөрөөр улс төрийн тогтолцооны суур гажиг байгаа нөхцөлд Монголын амьдрал өөдлөхгүй. Ялангуяа улс төрийн тогтолцооны гажиг өөрөө эдийн засгийг боомлж байгаа хүчин зүйлүүд өнөөдөр бүгдээрээ хүлээж зөвшөөрөх ёстой байхгүй. Тэгэхээр тэгж өгөхгүй харамсалтай. Яг нь эрх мэдэл хүнд хэрэгтэй байна. Гишүүн байгаад давхар сайд байх нь хэрэгтэй байна тэр хүн. Хувьд нь ч үгүй юм уу те. Энийг өнөөдөр таягдан хаях ёстой. Тэгэхгүй бол бүх юмний суур нь гаж байгаа. Тухайн Монгол гэрээр бодъё. Тоон мон гажсан
одоо өрөөсөн байгаа нөгөө ойл яах юм. Яг л ийм улс төрийн одоо тогтолцоонд бууж байгаа байхгүй юу. Энийг бол ухаан мэрэгжлийн хүмүүс сонирх биш. Ерөөсөө Монголын бүх ард түмэн мэдчих хэвээр. Гэтэл одоо жирийн хүнд чинь падгүй байт юм байна. Ямар засаг хаах бүгд бидний амьдрал дээрчлээ болоо. Энэ үнэлтэй. Жирийн хүний дэмжих одоо заавал албагүй шүү дээ. Мэдэхгүй юм чи хоёрдугаар. Одоо ухаан би нэг зүйл ухаан 7 сарын 1 боллоо. Байшин шатлаа. Хүн өглөө хүн болгон одоо хачин болж шүү дээ. Одоо ойлгож ухаарч. Гэтэл үндсэн хуулийн тогтолцооны энэ гажиг ерөөс хүн хардггүй, мэдэхгүй, мэдрэхгүй. Эн чинь тийм амархан хүнд мэдрэгдэг 20 жилийн дараа 30 жилийн дараа мэдрэгдэг юм байхгүй. Хөгжлийг явуулахгүй боомлдог юм суурил юм л да. Энэ улс төрд байгаа засгийн газар байгаа нөхдүүд өөр хоорондоо гинжин уруулаар холбогдсон тийм ээ. За цогоо чамааг тэх юм бол би чиний төрөл өөрөө чийлчлээ шүү. За жаргалмаа чамааг тэх юм бол гээд нэг нэгэндээ барьцаалагдсан гэж ярьдаг л да. Харьцангуй би Монгол Ардын хусгалтанд шударгаас явсаас орж ирсэн нөхдүүдийг энэ хуйлдаа энэ гинжин хэлэхэд бага орсон хүмүүс болов уу гэж хардаг. Ерөөс ороо хүмүүсэнд дэв шүү дээ. Баг гэдэг ч одоо хүнээс хинтээ холбогдож ярьж байгаа. Бид хөө энэний эсрэг болсон иймгүй гэж өөрөө зарлсан улс шүү дээ. За. Үнэхээр над юм бол надыг одоо хамаагүй хийгээд гэрч нь очие гэж л одоо хэлсэн юм ард түмэн шүү дээ. Та тэгвэл тэр гагдсан гинжиг таслах нь одоо бид зорилготой гарч ирсэн юм одоо улс төрийн хүчин шүү дээ. Энийг ард түмэн хүссэн итгэсэн найз одоо харж байгаа хүлээлт бий болцсон. Тэгтэл Конопын тоо гэдэг юм уу тийм ээ. Одоо бидний нөлөө бол одоо тэр хэмжээнд хүрээгүй л одоо нэг талаас одоо яаж явдгийг цааш бидний улс төрийн алхам харуулах үедээ гэж бодож байна. Сая ердөө улс төрийн тогтолцоогоос ухаан би бол үндсэн хуулийг одоо нэмэлт хийх шаардлага байна уу гэдгийг ахалж байгаа ажлын хэсгийн ахалж хүн л дээ. За. Шаардлага бол байна. А юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хамгийн гол нь их хурлын гишүүн сайд байгаа энэ нөхцөлийг таслах хэрэгтэй. Их хурлын дээр нь ялсан намын бүхэлдээ байдаг, намын дээр байдаг энэ тогтолцоог уруу харуулах хэрэгтэй. Хэзээ хийх үү цоггүй? Одоо бид ингээл энэ ажлын хэсэг маань цаашаа санал тавиад явах хэрэгтэй. Ерөөсөө нэн даруй яаралтай явах болохгүй. Харин дашрын тухайн Монгол Улсын эрхлэгч өргөн барьсан хуулийн төслөөнүүдээр бас яригдлаа. Өөрөөр ерөнхий сайдаас бусд нь их хурлын гишүүн байх ёсгүй албагүй гэсэн ийм төсөл агуулгаараа. Гэхдээ биднээс энэ нөгөө нэг нэмэлтийн хүчин болгонуудыг ойролцоо санал орж иж байна л да. Нэг үндсэн хуулинд гар хүрч байгаа учраас аль түмний санал асуулга сонс. Ер нь асуух хэрэгтэй. А 7 нэмэлтийн тухайн цэцээр яваад өгөлт гарцсан юм чинь арай хэлбэрхэн баймар л. Тэгтэл ухаан гишүүн сайд байх гэдэг ингээд тэмүүлээд байгаа нөхцөл ухаан 19 сайдын 17 их хурлын гишүүн байгаа нөхцөлд ярих боломж их муутай болчиход байна шүү дээ. Гэхдээ хууль хэрэгжүүлэх их хурл нь өөрөө засгийн газрын ташуулж чадахгүй байна, хянж чадахгүй байна, загнаж чадахгүй байна, нөлөө ихтэй байна гэдэг ингээд олон бид ярьж байна. Энэ дандаа үр дагавар нь байхгүй дээ. Хамгийн гол нь миний төрөж хэлдэг ухаан энэ тогтолцооны гажиг өөрөө эдийн засгаа боомлж байгаа. Боомлж байгаа нөхөр нь хэл авах бүх юм явж байгаа. Бүлэгэл бий болцсон юм л юм шүү дээ. Энийг таслахгүй дээрээс болохгүй тодорхой. Таслах хүч хаана вэ? Энэ их хурлд орж ирж одоо байлж байгаа хүчин бий болох хэрэгтэй шүү дээ. Хийх хэрэгтэй шүү дээ. Энийг зүгээр үнэхээр одоо их хурлын гишүүн болгон орохын юм юу ярьдаг вүлээ. Тэрэнд л үнэмчих хэрэгтэй. Хуулиад эдлэх хэрэгтэй. Тэгээ үндсөөлөс ах хэрэгтэй гэвэл бүгд л заал гэж хэлэх хэрэгтэй юм л да. Одоо харъя. Харин тэд чинь өөрсдөө сууж байгаа мөчрийг ингээ хөрөөдөх сонирхол байхгүй юм л да. Тийм учраас л ухаан 20 10 хэдэн жил ингээ явчлаа шүү. Харин тий. Аха. За баярлалаа. Саяхан ердөө хэдхэн хоногийн 4 5 хоногийн их хурл маань бас нэг гишүүнээ явуулчихаа шахлаа л да. Тэр магадгүй амар жол гишүүний хувьд намайг явуулахгүй гэсэн одоо тийм ээ бас юу итгэл байсан учраас мань хүн тийм үргэлж өгсөн ч гэж магадгүй. Үнэхээр бидэнд тийм ёс зүй хэрэгтэй байна. Соёл хэрэгтэй байна. Ер нь Монголын төрд одоогийн төр тийм ээ одоогийн авч байгаа хүмүүсийн хүрээнд хамгийн дутж байгаа нь наач. Ёс зүйтэй тэрний тухайд ярихаа байсан. Ёс зүй бүгдээрээ болцгооцсон. Би энийг ингээ барьцаалцсан өөрөө хэллээ тийм. Тэгээ хажуугаас шин салхи орохоор хаадаг. Ийм л дэ үндсэндээ гажиг бохирын бий болоод шүү дээ. Энэ төрийг ингээ дампууруулж байгаа үндсэн шалтгаан нэг. А төр дампуурны хүмүүс зөргөлж хэлэхгүй айгаад байгаа зэн нөгөө дампуураагүй энэ төр. Тийм биш дампуурсан байгаа. Энэ амьдралыг авч чадахгүй шүү дээ бидний үндсэндээ. Бид өөрсдөө ч хамруулж байгаа. Би ч дунд нь орж байгаа. Ягаад ухааны чинь таслахын төлөө төтөө явж болохгүй гэдэг юм гарч ирж шүү дээ тийм ээ. Тэгэхээр ёс зүй гэдэг шалгуурыг Монголын одоо бидний өвгдөж эртний ухаан төрийн ухаан төгөнд хамгийн гол болж ирж байсан. Одоо Чингисийн төрийн хүчтэй байсан шалтгаан ёс зүйд л байсан. Тийм ээ. Ингэж ирэл бид нь одоо үнэхээр дэлхийн түүхэнд том одоо ангидагч улсын хувьд хойш үеийнх нь одоо ийм угаагөөжлөхгүй л дээ. Тэгэхээр одоо ёс зүйтэй төрийн тухай үнэхээр ярих хэрэгтэй. Ёс зүйг нь дорн огцруулдаг юм эрх зүйн бүрэн болцоо байх ёстой. Тэг тийхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид дутуул ажиллаж байна. Муул ажиллаж байна. Ёс зүйгүй л байна.
Одоо уваагүй нөхдүүдтэй нэг ангид сууж байгаа гэхэлэр бас нөгөөдөл чинь уурлахал байх л да. Гэхдээ тэр уваагүй хүмүүсийг жоохон нэг уваатай ичдэг булчирхаатай болгохын тулд хууль эрхцүүд нөөцөлд оруулах хэрэгтэй. Дараагийн парламент тэгнэ гэдэг одоо хууль эрхцүүг нөөцлөж тэр боломж нь юм хэрэг. Одоо өөрчлөлт одоо өөртөө явах хэрэгтэй байхгүй болохгүй нэг юм тийм ээ. Тэгэхээр одоо эн чинь хүч төрөл янз бүрийн болдгол юм байна л. Улаан цайм ухаанд сонгуульд өөр одоо улаан цайм хууль ёсоор засгийн эрх мэдэл авчгаал тэгээ сууж л байгаа шишээтэй шүү дээ. Нэг хоёрдугаарт одоо би бол хоёулыг нь харж суугаа. Тийм ээ. Манай чарж байгаа, анын чарж байгаа хүн чинь би дунднаас юм хэлэх мараалын хэрэгтэй хүн шүү дээ би бол тийм ээ. Тэр өөрийгөө хэллээ өгдөхөө. Тэгэхээр би бол хэлдэг юм. Өнөөдөр юм болчихоогүй шүү нэгдүгээр. Хоёулаа энэ байдлыг бий болгоход оролцсон содод тэгээд болоод уршаа харах хэрэгтэй байхгүй. За баярлалаа. Их хурлын дэд дараагаа цогтой ярилцж байгаа. За давхар дээл тайлах асуудлыг бас үндсэн хууль өөрчлөлт оруулснаар шийдвэрлэх ёстой. За тэр дундаас улсын хурлд улс төрийн соёл ёс зүй гэдэг юм заашгүй байх ёстой гэдэг тал дээр бид эхнийхээ хэсгийг одоо ярилцлаа. За хоёр дахь хэсгээр бас намын дотоод асуудлын тухай ярилцах юм бол Монгол Ардын хувьсгалт нам ер нь хэрхэн ямар үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар хэд орны дараа иргэд ярив. Би Бадарчин Жаргалмаа өнөөдөр улсын хурлын дэд даргаллогийн цогтой ярилцж байгаа. Монгол Ардын хувьсгалт нам өнөөдөр ямар хувь үйл ажиллагаа явуулж байна? Намын дарга нь эзэхгүй байгаа. Энэ үед те энэ намыг хэн толгойлж байна? Ер нь нам хаашаа явж? Намын дэд даргатай, ерөнхий нарийн бичгийн даргатай, нарийн бичгийн даргамжтай товчоотой. Энэ бүхэл өөрийнхөө одоо эрх хэмжээний дагуу өөрийнхөө дагуу ажиллаж байгаа гэж хэлж болно. Намын дарга одоо Монголын ард түмэн бүгдээрээ мэдж байгаа. Солонгос улс дэмжлэгээ хийлгэж байгаа. Ер нь биеийн байдал нь жоох наашлах төлөвтэй байгаа. 3-4 хагалгаа хийлгсэн байна. Би 14 хоногийн очиж уулзсан. За. Ер нь одоо өөрийнх нь яриа хөрөө бол одоо их тийм нааштай бодолтой их ухаарлын тийм дунд явна хүн гэж одоо үнэхээр мэдрэхээр их хэрэмгийн одоо зоригтой өөрийнхөө алдаг энэ дээр алдсан тэн дээр болохгүй байсан гэдэг бүрэн ухаарсан бүрэн ярьж байгаа одоо ийм тийм хүн өөдөр хүн татхаар юм сайхан сэтгэлтэй байсан босч ирлээ л дээ. Ийм сексуал бодолтой байна. Зоримог байна, эрмэг байна. Энэ бидний одоо тийм урам хайрлаж байгаа бидэнд хүч өгж байгаа юм асуудал мөн л дөө. Намын үүрэг бол нэг юм хэлий энэ тухай манай одоо телевиз хийж байгаа бүх хүн мэдж байгаа шүү дээ. 96 кг байсан хүн 66 кг болсон. Яа ямар хугацаар яаж харагдсан бэ? Тэгээд одоо нааштай болж байгаа бидэнд хэрэгтэй. Сайн. Тэр хүний одоо улс төрийн том туршлага байна, мэдлэг байна, дадлага байна. Алдснаа ухаарсан том ухаар бидэнд хэрэгтэй л гэж би одоо бодож өгдөг хүн шүү дээ. Зүгээр юу ч юм ямар нэгэн одоо болохгүй бүтггүй дуурайлж байгаа юм биш. Гэхдээ зүгээр олон нийт бас тийм ард иргэд нэгэд сонгосон эрхэм түшээдтэй одоо шаардлага тавихын тулд бид юу хийх ёстой бол? Ямар утгаар тий ер нь ёс зүйтэй байх шиг юм уу тийм ээ? Ёс зүй ахаад байна. Мэдээж хэрэг ухаан Монголын ард түмэн шилдэг сонголт тэмүүлэлтэд явсан ойлгомжтой. Тухайд ард түмэн хуураад худлаа арай сайхан жүжиглээд мөнгөөр хураад ингээ гарчдаг ийм л тогтолцоог бид өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Энэ өөрөө том ёс суртахууныг шаардж байгаа хэрэг тийм ээ. Хамгийн гол нь хариуцлага гэж юм байна да. Энийг одоо сая амар жаргалтай ажиглал жишээ гаргаад өөртөө явах болох байхгүй. Сүүлчийн асуулт Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам хоёр нэгдэх үү? Ер нь бол тухайн угшил нэгтэй том ном. Энэ хоёр ном нэг одоо нэгд нийлэх тухай ойрхон яриа байж болохгүй байх. Хамтрах тухай асуудал байж болох гэж бодож байна. Ер нь би нэг шудаа ярьж байгаа. Энэ одоо нийгмийн амьдралд хаан Монголын ард түмнийг авч явсан гэдэг юм уу те 90 жилийн түүхтэй гэдэг юм одоо шинэ түүхэлж байгаа энэ том өвчнөө тухайн нэг хоёр хүнээ сууж гэдэг юм уу тийм ээ. Өөрчлөлтөөс нь зөрж явах нам хагарна олон төмнөө гэж божигнол байж болохгүй тийм байт юм байна л да. Том түүхэн сургамжууд өгж ингэж бодож байна. За та тэр ярилцлагыг өндөрлж байна. Ярилцлагаа сүүлчийн орны танд үлдээ та бас нэгэн шинэ жил төхөж байгаа учраас бас олон түмэнд хандж үг хэлхийг хүсэж байгаа. Ер нь зүгээр ийм боломж олгосон өөрийнхөө бодлогыг хэлэх ийм болцоо гаргасан та бүхэндээ баярлж байна. Тэгээ Монголын ард түмэн одоо бас нэгэн жилийг ардаа ингэж энэ оны эцсээр одоо өөрийнхөө амьдралд нийгмийн амьдралд өрхийн амьдрал бий болсон сайн сайхан бүгний одоо дүгэн цэгж ярьж байгаа ирээдүг өөдрийг харах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ бүгдээрээ л одоо шударгасан дээр тэмцэлсгийг гэж ардтандаа хэлмээр байна. Энэ ард түмэн бидний сонгоод хайж хөшөөд хойноос нь байнга нэгж явах, шаардж явах, буруу зүйн засч явах ийм байх хэрэгтэй. Тэгээ биднийг хараад ингээд
сууж ерөөсө болмооргүй байна. Байдал тийм биш байна. Ер нь эдийн засгийн байдлыг нь явандаа хөндрөх шинжтэй байна шүү гэж ингэж би бодож байгаа мэдэрч байгаа. Энэ тухайн намд ард түмний дуу хоолой хэрэгтэй байна. Чин бодол хэрэгтэй байна. Болохгүй татаад өгөөч гэж л одоо хэлмээр байна да. Ялцгаа төсөл би бас боломжийг хайгаати. Бас үзэгчдээс надад хүсэлт ирсэн. Өөрөөр хэлбэл Солонгостойгоо их хоёр дарагтай нэг ярилцаад ирэж тэр хүний үгийг сонсомоор байна гэсэн хүсэлт ирсэнтэй. Надад тийм боломж олдох бол. Олдох байх гэж найдаж байна. Олохын төлөө ярий тий. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ би Бадарчин Жаргал өнөөдөр Улсын хурлын дэд дарга цогтой цаг үеийн сүүлийн үеийн асуудлаар бас ярилцаж та бүхэнд мэдээлэл өглөө. За танд.